Хүүн цусыг аваад хүүн цуснаас нь уудлысыг ялгаад төгөлдөг хадгалчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр уудлыс чухал эмчилгээний өндөр чадамжтай тим эсүүд байгаа даа. Тэр эсийн банк үүсгэнгүүт тэр эсийн тодорхой хэмжээний одоо 200 мянга ч юм уу 300 мянга ч юм уу 400 мянган тим эсүүдийн тим санта банк үүслэе гэж бодоход хэн нэгэнд тэр эс хэрэг болох юм бол өөрийнхөө цусны эстэй хамгийн ойрхон өөрт таарах тэр эсийг тухайн банкнаас авч болдог. Тэгэх юм бол тэр өвчтөе хүүхэд өөрийнхөө өвчнийг бүрэн гүйцэд идгээд байгаа. Өнөөдрийн дугаарыг та бүхэндээ Garden City Town House хүргэж байна. Хотод амьдарч байгаа та бүхэн мэдээж хаяа лагерт амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ лагер болон хотын амьдралыг хослуулсан Town House-ыг 6 га талбайд 200 айлын багтаамжтайгаар хийсэн байна. Гол нь дотроо сургууль болон цэцэрлэгтэй учраас хүүхэд зөөх гэж цаг хугацаа гаргахгүй, ногоон байгууламж ихтэй учраас хүүхдүүд маань гадаа тоглож явахдаа агаар салхинд өдөржингөө тоглоод орой орж ирдэг яг бидний баг байхад байсан орчныг бий болгосон байна. Хамгийн чухал нь орон сууцнд амьдрах зардлаар Town House-д амьдарч өөрийн гэсэн эдэлбэр талбайтай байна гэвэл гоёгооз та бүхэн сонголтоо зүгээрэй. За манайхан бүгдээрээ сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн эпизод та бүхэндээ яг шидэт энлүү үрээд бирд гараад ирэхлээр хүмүүсийн хүсдэг зүйлсийн нэг нь яхаа аргагүй удаан амьдрмаар нь эсвэл бүр үхмээргүй байна гэдэг тийм хүслүүдийн нэг байдаг. Тэгвэл энэ хүслийг далдуур хадгалж явдаг хүмүүс үйл анхаарлаа нааш нандуулаарай. Өнөөдрийн сэдв та бүхэнд сайн мэдээ дуулгана. Юу гэхээр шинжлэх ухааны ололт амжилт өнөөдрийн байдлаар хүний насыг уртасгаж болох маш олон шийдлүүдийг бий болгоцсон байгаа. Тэгээ хүний насыг уртасгах нь гэхлээр та чанартай амьдралын маягтай одоо байгаа бол энийг урт хугацаанд барих боломжууд байна. Дээрээс нь эрүүл мэндийн ирээдүйд үүсч болох эрсдлүүдээс өөрийгөө хамгаалах боломжууд байна. Гих зэрэг маш олон сэдвүүдийн хүрээнд бид нар ярилцсан. Энэхүү зочныг бол та бүхэн аль хэдийнэ танина. Одоогоос 5 жилийн өмнө би энэ хүнтэй яг энд суугаад ярилцж исэн. Харин өнөөдөр тэр сэдвтэйгээ хамааралтай. Гэхдээ бүр илүү гүн гүнзгий мэдээлэлтэй уулзах шина. Банкны тухай ярина. Банк гэхлээр та шууд таны толгойд юу бууж ийн гэхлээр зээл авах эсвэл мөнгө хадгалах гэж санхүүгийн банкыг бодож байгаа бол биш. Тэрнээс өөр зүйлийн тухай ярих гэж байна. Cell Clinic эмнэлгийн гүйцэтгэх захирал, их барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор профессор, дид профессор Отхоо ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Чамдас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 5 жилийн дараа дахин уулзч байгаадаас их баяртай байна. Тийм ээ, бид бүгдээр их баяртай байна. Тэгээд тэр тусмаа өнөөдрийн сэдв бол миний хамгийн дуртай сэдвүүдийн нэг нь тэр нь юу вэ гэхээр яавал бид нэр чанартай дээрээс нь урт удаан амьдрах вэ гэдэг асуултанд л одоо хариулт хайгаа явж байгаа. Тэгээ нэг хариулт хүн байлээ. Хүн болгон харилцаа адилгүй учраас тэгээд хүн болгоны одоо өөрт тохирох аргачлалуудыг хайж олох ёстой. За энэ тухайд бол бид нэр өшөө зөндөө олон мэдээлэлүүд өгдөг. Өнөөдөр бол хоёлаа бүр эсийн төвшөнд ярих гэж байгаа. Тэгээ эс гэдэг зүйл чинь одоо сүүл рүүгээ нэлээд тренд болчлоо шүү дээ. Технологи дээр бол AI гэдэг үг явж байгаа бол яг эрүүл мэнд дээр бол уудлис гэдэг энэ үг яг юм трендийн хувьд бол хамгийн өндөр явж байгаа юм лээ. Тэгээ уудлис гэхэлэр хүмүүс шууд нүүр гарандаа түрхэл үе мөрүүгээд тариулаад ингээл одоо нөгөө хүмүүст шууд зах зээл дээр байгаа үйлчлэгнүүдээс бол шууд нөлөөлдөг гэх юм уу, эсвэл илүү хялбар байгаа нь энэ юм шиг байна. Гэхдээ одоо хоёлаа бүр гүнзгий орохоор энэ дээрээд байгаа тий. Тэгэхээр энэ уудлисийн тухай хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна л да. За окей. Уудлис гэж одоо хүмүүс бол айгүй их сүлээд бас сонссон баг. Stem cell гэдэг. Яг анагаахын хувьд бол энэ нэр томьёо 1800-аад оны үеэс эхэлж энэ нэр томьёо орж ирсэн. Германы эрдэмтэд оруулж ирсэн. Энэ маань болохоор Чарльз Дарвины онолд итгэдэг эрдэмтэн Хайкл гэж эрдэмтэн 1800-аад оны үед яг биологийн ямарваа нэгэн дүрс зөвхөн нэг эсээс үүсдэг. Тэгээд тухайн эс өөрөө нөгөө тэр бүхэл бүтэн биологийн дүрсийг үүсгдэг учраас тэр эсийг модны их үндэс буюу Штамбауме гэдэг анх тийм нэрээр нэрлээд тэгээд дараа нь хүний бие махбод өөрөө эсээс тогтдог учраас тэр Штамбауме биш, тэрийг Штамцелл буюу Stem cell монголоор уудлис, англиар бол stem cell гэдэг юм нэр томьёогоор анх бол яг анахт энэ салбар бол анх бичигдэж эхэлсэн байдаг. За энэний цаад энгийн үгээр хамгийн энгийн байдлаар тайлбарлая гэвэл угаасаа хүн өөрөө бий болохын тулд мэдээж эмэгтэй хүнээс ундгийс, эрэгтэй хүнээс эр бэлгээс хэрэгтэй.
Энэ хоёр маань өөрөө 23 хормосомтой, хоёулаа нийлээ 46 хормосомтой нэг эс болдог. Тэгтэл яг одоо нас биед хүрсэн хүн бол Британика гэдэг тойл дээр бол 200 гаруй төрлийн өөр эсүүд. Тэгээд 78 эргэтэн тогтолцоон дээр 37 триллион эсээс тогтсон яг нэг нас биед хүрсэн тийм байдаг гэж үздэг. Тэгтэл зөвхөн нэг эс 200 өөр төрлийн эс болдог. Тэгээд бүр 37 триллион болж чаддаг. Тэгэхээр тэр эсийн хувьд аль ч тэр 200 төрлийн эс рүү ингэж хуваагдах тийм өндөр чадамжтай, потенциалтай тийм эс байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ эс бол өөрөө үүдэлс. Энийг бол тэр эр бэлгээс өндгээс хоёр нийлээд тодорхой шатанд үр хөврлийн хувьд эхний нэг 5 хоног яг үүдэлсийн төвшөнд биш, арай өөр төвшөнд хөгжлөн явагдаж хагаад яг эхийн умаад буюу тэр үр хөврөл маань ээжийнхээ умаа салстанд бэхлэгдэх үеэс эхлээд яг үр хөврлийн тэр үүдэлсүүд бий болж эхэлдэг. Тэр үүдэлсүүдээс өнөөдрийн одоо бодгал бол өсч бий болж байгаа. Тэгэхээр үүдэлсийн хамгийн үндсэн шин чанар нь юу вэ гэвэл тухайн эс аль ч эс болж хөгжиж чаддаг. Тэр эс арсны эс болж хөгжиж чаддаг. Тэр эс булчингээс хөгжиж болж чаддаг. Тэр эс цусны эс болж чадна. Тэр эс өөрөө мэдрэлийн эс болж чаддаг. Тэгтэл тухайн эс өөрөө аль ч эргэтэн тогтолцооны эс болж чадаж байгаа тийм чадвартай эсийг үүдэлс гэж нэрлээд тэр эсийг нь одоо анагаах ухаанд яг эмчилгээнд төрөл бүрийн эмчилгээнд бүр маш олон төрлийн эмчилгээнд хэрэгжилж байгаа учраас өнөөдөр энэ маань одоо яг анагаахын салбарт аягүй тийм hot sexy тийм сэдв болчиход байгаа. Тэгэд яг саяны хэлсэн чадамж нь эерэг талтаа саяны таны дурдсан боловч сүргөөрөө энэ нь хавдрын эсийг ч гэсэн тэжээх боломжтой юу? Мэдээж боломжтой. Тэгээ тэр эсийг буруу удирдах юм бол одоо жишээлбэл байх эсгүй эргэтэн тогтолцоон дээр нь жишээлбэл илгэн дээр гэтэл одоо бөөрийн эсүүдийг авчиж бий болгочих юм бол байх эсгүй өөр эсүүдийг бий болоод эхлүүл тэр нь өөр аюултай байдаг. Тийм ч учраас яг тийм чадамжтай эсүүд нь ер нь үр хөврлийн эсүүд байдаг. Нас бий гүйтсэн үүдэлсүүд гэж байдаг. Тэр нь бол одоо яг хүүхэд төрөх үед байгаад байдаг үүдэлсүүд. Гэтэл үүдэлсүүд нөгөө яг хүүхдийн хүний хөгжлийн үе шат болгоно ингээд янз янзын чадамжуудтай байгаад байдаг. Яг тэр өөрөө чинь саяхан хэлсэн аюултай үүдэлсүүд бол яг үр хөврлийн үүдэлсүүд. Тэр үр хөврлийн үүдэлсүүд яг бүрэн гүйцэд ялгаран хөгжөөгүй аль ч эргэтэн тогтолцооны эсүүд болж чаддаг тийм эсүүд байхгүй. Тэгээд эхлэхээр тэр эсүүд нь аюултай. Тийм учраас одоо үр хөврлийн үүдэлсүүдийг ер нь бол яг эмнэлзийн практикт эмчилгээнд оруулах хэрэгэлдэггүй хүн дээр дандаа судалгааны түвшинд яваад байдаг. Нас бий гүйцсэн үүдэлсүүдийг ер нь бол эмчилгээнд дээр одоо их түлхүү хэрэгжилж байгаа. Тэгээд одоо үүдэл эсийг яриад эхлэхлээр аль хэдийн хүмүүст танил юм шиг хэрнээ. Одоо танил болсон сэдв байгаа тань л та. Гэхдээ гүн гүнзгий бол мэдээгүй. Үүдэл эсийг хүн зөвхөн өөрөөсөө л олж авдаг гэдэг ойлголттой хүмүүс их байна. Яг өөрийн үүдэлсийг л өөрт гэдэг. Тэгэнгუთ тэнд өөр бас нэг өөр үүдэл эс хүнээс гаргаж авсан өөр үүдэл эсийг өөрт чинь хэрэгжилж болж гинэ гэдэг юм онлоод яваад байгаа. За энэ дээр ялгаатай тал нь юу юм? Яг хүнд одоо жишээлх юм бол та бит хоёрт өөрийн гэсэн үүдэлсүүд одоогийн байдлаар бол ялгаад авах юм бол бид байгаа гэж таагаад байгаа. Энэ нь зөв ойлголт уу буруу юу? За сүүлийн асуултаас эхэлчээ. Тэгэхээр сүүлийн хувьд бол ялчгүй одоо бид эдийн бид үүдэлс байгаагүй л байгаа. Бид эдийн үүдэлсүүдийг өөрөөс нь аваад тэгээд өөрийнх нь янз бүрийн эмгэг өвчнөдөд хэрэгжилж болдог. Жишээлх юм бол одоо арьсан доор байгаа өөхөн давхар байгаа тий. Тэнд айгүй үүдэлсүүд байдаг. Гэтэл тэр үүдэлсүүдийг ялгаж авч одоо эсийн фракцийг лабораторийн орчинд олон болгож болох боломжтой. Тэрийг олон болгосноор яадгүй гэвэл жишээлбэл үений гэмтэлтэй байгаад байгаа, остеоартрозтой байгаад байгаа, үений эсүүд нь нөхөн сэргэж төлжиж чадахгүй байгаад байгаа. Яагаад гэвэл өөхөнд байгаа тэр үүдэлсүүд үе рүү өөрсдөө явж чадахгүй байхгүй. Тэгэнгүүт өөхөн давхаргаас нь үүдэлсүүдийг ялгаж авч лабораторид олон болгочоод тэрийг эргээд тэр нэг гэмтэлтэй үеийн дээр нь авчиж суулгаж өгдөг. Тэр нь өөрөө тэр шин мөгөөрс болж уургадаг. Энэ нь болохоор үений өвчнийг төгс эмчилчээд байгаа байхгүй. Тийм учраас энэ бол яг автолог үүдэлс буюу өөрийнх нь биеэс үүдэлсийг нь аваад өөрт нь эргэж хэрэгжилж байгаа. Энэ тохиолдолд мэдээд эс гэдэг зүйл бол өөрөө дархлааны эсүүд таних хэрэгтэй. Жишээлбэл дархлааны эсүүд гаднаас орж ирж байгаа эс болгоныг яг өөрийн эс гэж бол хүлээж авдаггүй. Яг өөрийнхөө эсүүдийг л танихад зохицсон дархлааны эсүүд анх төрөхөд л тийм байгаад байдаг. Гэтэл жишээлбэл өөр чамаас авсан үүдэлсийг надад хийх юм бол миний дархлааны эсүүд өөний гадны эс байна гэд тэр эмчилгээний чадамжтай байхаас нь одоо тэмцэх илүү тэр зур устгаад байдаг. Тэгээд эхлэхээр ямар нэгэн байдлаар
тэр үүдэлсэн эмчилгээ үр дүнгүй байх тохиолдол айгүй их. Гэхдээ үүдэлсийн өөрийнх нь нэг чадамж нь дархлаа тогтолцоонд танигдахгүй байх чадамжтай байдаг. Энэ чадамжийг нь ашиглаад эмчилгээнд айгүй хэрэгэлдэг. Жишээлх юм бол одоо хүүхэд дөнгөж төрөх үед одоо өөр нэг хин нэгэн хүн одоо өөр эмнэлэг дээр төрлөө гэж бодоход тэр төрж байгаа үед хүүхдийн тэр хүй гэж байдаг. Хүүхэд ээж хоёрыг холбосон. Тэр хүүийн одоо идүүд нь өөрөө дархлаа тогтолцооноос цухтаах чадвартай. Тэгсэн мөрчлөө энэ дотор аюул хөдөлсөд байдаг. Тэрийг аваад тэр бол өөр хүнийх болчихоо шүү дээ. Тэрийг эргээд надад эмчилгээнд хэрэглэж болдог. Ягаад гэвэл дархлаа чадамж нь харьцангуй тийм нөгөө дархлаанаас зүхтаах тийм чадамж айгүй өндөртэй учраас нинжа үе дээр байгаа юм ба шүү дээ. Яаж иж байгаа арга болоо үлдчихдэг. Тий. Одоо жишээлбэл эргэтэн шилжүүлэн суулгана гэж шүү дээ. Жишээлбэл нэг хүн таарах эргэтэн байна. Тэгээд тэр хүний одоо гэр бүлээс нь авдаг. Тэгээд тэрийг дараа нь дархлааны одоо шинжилгээ хийгээд хамгийн ойрын одоо зохимжтой эргэтэн гээд тэр хүнийг авсан хэдий ч суулгасны дараа хамгийн том хүндрэл нь дархлааны эсүүд нөгөө эргэтний гадна миний эргэтэн биш өөр хүний эргэтэн минь тусгаад байдаг байхгүй. Тэгээд эргэтэн ховхрох тийм одоо үзэгдэл явагдаад байдаг. Тэрнээс нь сэргийлэхийн тулд эргэтэн шилжүүлсний дараа ер нь бол тэр хүний дархлааг дандаа дарангуйлдаг, унгаадаг. Тэгжээж тэр эргэтнийг хадгалж үлддэг байхгүй. Тэгтэл энэ бол бүр эргэтний төвшөнд ингээд ялгараа хөгжсөн идүүд байгаад байдаг. Гэтэл эсийн хувьд энэ чадамж нь хамаагүй сул байдаг. Нэгс нөө дархлаа тогтолцоонд танигдахгүйгээр өөрөө тэнцээ очиод тухайн хүний эргэтний эсүүд болж ялгараа хөгжих боломжтой байдаг учраас одоо хүүхдийг төрөх үед үүдэлсийг аваад тэгээ өөр хүний эмчилгээнд ашигладаг. Ийм тохиолдлууд бол сүүлийн нийтэд бол зөндөө байгаа. Сүүлийн одоо судалгаанууд зөндөө байдаг. Энийг болохоор нөгөө автолог эмчилгээ биш, гидролог эмчилгээ гэдэг өөр хүнээс авч эмчилж байгаа тийм эмчилгээ гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр үүдэлсийн хувьд бол нөгөө өөрийнхөө нь ашиглаж болно, өөр хүнийхээ ч бас ашиглаж болдог. Гэхдээ эмчтрийн хамгийн нөгөө одоо эмч судлаачтай хамгийн одоо түрүүнд санал болгодог юм нь өөрийнх нь эсийг. Яг тэгвэл өөрт нь хамгийн сайн зохицдог, өөрийнх нь учраас ямар ч аюул байхгүй, эрсдэл байхгүй. Одоо түрүүний хэлсэн тэр нөгөө хавдрын эс болж ялгарна хөгжиж гэдэг юм уу те. Тэр асуудал эднээс нь өөр хүнийхийг бодох юм бол өөрийнх нь хамаагүй бага байдаг. Тийм учраас хамгийн эхэлж өөрийнх нь гэж нэрлэдэг. Бүр олдохгүй бол өөр хүнийхийг гэж нэрлэдэг. Тэгэхээр бид нэр хөгшөрөх процесс шүү дээ. Одоо бид нэр өдөр ирэх тусам өчигдрөөсөө хуучирч байгаа гэж ойлгоод байгаа тийм. Тэгээд тэр хуучрах үе нь бол эрэгтэй эмэгтэй дээр бас харилцсан адилгүй насны хувьд ялгаатай юм шиг байна. За эрэгтэй хүн бол 30-аас 30 хүртлээр дээшээгээ тэмүүлж байгаа л 30-аас хойшоо доошоогоо юм эсвэл чигээрээ нэг тийм графиктай юм шиг байна тий. Хэр өөрөө одоо арчаатай байгаас хамаараа тэр бол ингээд тогтмол нэг их тийм өсөхгүй хэрнээ буурах төлөвтэй байх юм шиг байна физиологийн хувьд. Тэгэхээр аль залуу байгаа дээрээ энэ үүдлэсийг хадгалах боломжтой гэдэг тийм шинжлэх ухааны ололттой нэг зүйл бий болсон байна гэж тий. Тэгэхээр танаас би одоо энийг яг одоо сая бол хүмүүс энэ хүртэл үүдлэсийн чухлыг ойлгож байгаа. Тэгэхээр өөрт байгаа үүдлэсийг зөвхөн магадгүй ирээдүйн эрсдлийг бодож одоо байгаа дээр нь аятайхан байгаа дээр нь хадгалаад авъя гэж хүссэн хүмүүст боломж бий болсон байгааг нэг тайлбарлаж өгөхгүй. Тэгэхээр энэ дээр би бас нэг жижигхэн зүгээр анхны нэг түүх өртсөн бас нэг хүмүүст бас сонирхолтой гэж бодож хэлээд байгаа. Тэр нь болохоор дэлхийн манай анхны үүдэлсийн салбар хөгжиж ирсэн түүх нэг томоор бичигдэж тэмдэглэгдэж үлдсэн тохиолдол энэ болохоор Матью Хүүгийн түүх гэдэг. Тэгэхээр Матью гэдэг энэ хүү болохоор Фанкон гэдэг цусны өвчтөй байсан. Тэгээд 1983 онд төрсэн хөлтөө. Тэгээд 88 онд 5 настай болох үед нөгөө цусны Фанкон гэдэг нь болохоор нөгөө удамшлын өвчин. Тэгээд тэр хүүхдийн шавьяач өмнөд нь цусны эсүүд нь өсөж хөгжиж нийлгэж чаддгүй тийм өвчин байхгүй. Цус өөрөө 3 эслэдэг. Улаан эс гэж байдаг, хүчил төрөгчийг зөөдөг. Ялтас эс гэж байдаг, цусыг бүлгэнүүлдэг. Тэгээд дараа нь цагаан эс гэж байдаг, дархлааны эсүүд үүрэгтэй. Тэгтэл энэ 3 эсүүд нь тэр хүүгийн хувьд бол ерөөс огт нийлгэж боломжгүй болцсон. Тийм хүү байхгүй. Тэгээд 5 настай болсон тухайн үед бол энэ хүүгийн нас орол 100% байсан. Угаасаа энэ хүүхд бүхэн тодорхой. Гэхдээ эрдэмтдийн толгойд орсон нэг санааны үг гэх юм бол тэр нийлгэж чадахгүй байгаа тэр эсүүдийг бүгдийг хоослоод шинэ эс авч суулгая. Тэр шинэ эсийг хинээс авах вэ гэсэн. Матью хүүг 5 нас хүрэх үед нь ээж нь жирэмсэн болоод Матьюгийн төрсөн дүүн төрөх болсон. Энэ үед
тухайн дүүд нь бас яг энэ Матиу шиг генетикийн өвчин байна уу гэдгийг шалгаад үзэхэд дүү нь бол тийм өвчин байгаагүй. Төрхөөс өмнө шалгасан юм уу? Төрхөөс өмнө. За. Ягаад гэвэл төрхөөс өмнө шалгаж болдог болсон байхгүй одоо. Тэ. Манай монголч гэсэн хийж байгаа. Төрхөөс өмнө тэр охин дүүгийн шалгаад энэ охин цусны өвчнгүй байна. Тэр охины шавьж өмгөнд байгаа цусны эсүүд нь эрүүл эсүүд. Тэр бол одоо цаашаа хөгжих боломжтой юм эсүүд байна гэдэг дүгнэлт гараад за тэгвэл дүүгийн төрөх үед дүүгийнх нь тэр хүн дотор байгаа цусыг нь бид нар хадгалаад матиут хийчихье гэдэг санаа гарсан байхгүй. Энэ Америкийн нэгдсэн улсад байсан гарсан санаа. Тэгээд энэ санааг хийхин тулд мэдээж Америкийн нэгдсэн улс бол бүх эмчилгээ хийхэд FDA зөвшөөрөл авдаг. Гэтэл FDA хөдөлгөөн зөвшөөрөөгүй нэг. Ягаад гэвэл нотлогдоогүй, батлагдаагүй, клиникийн 3 дугаар шатны судалгаа ороогүй ч гэдэг юм уу те айгүй олон шалтгаан хэлээд. Тэгээд энэ хүүг одоо эмчилгээ хийхийг зөвшөөрөөгүй байж тэл дүн төрсөн. За. Тэгэнгүүт эрдэмтэд яасан мэгэл дүүгийнх нь хүн цусыг төрөнгүүт хаях ёстой. Гэтэл тэрийг нь хаяхгүй хөлдөг хадгалсан байхгүй. Тэгээд зөвшөөрлөө хүсэж байгаа оронд энэ зөвшөөрлийг хэн өгсөн мэгэл Франц улс өгсөн. Францын Сант-Льюс гэдэг эмнэлэг манай дээр ирээд эмчилгээгээ хий. Манай улс наадмад чинь зөвшөөрлөө өгөө. Ёс зүйн зөвшөөрлгээд тэгээд Нью-Йоркоос Матиу хүүг дүүгийнх нь тэр хөлдөөж хадгалсан цустай цуг аваад Франц руу очсон. Францд очиод Матиу хүүгийн тэр генетикийн алдаатай байгаа бүх хэсгийг нь устгаж хоослоод тэгээд дүүгийнх нь тэр хөлдөөж хадгалсан хэсгийг гисгээгээд буцаагаад тэр Матиуд суулгаад одоо тэр Матиу хүү 40 гаруй настай сайхан эрүүл амьдарч байгаа. Тэгэхээр эндээс бол яасан бэ гэх юм бол энэ үүдэлсийг ер нь хадгалж болох юм байна. Ирээдүйд дахиад бид нар эмчилгээнд хэрэгжилж болох юм байна гэдэг маш том ийм кейс, итгэл үнэмшил үүдэлсийн салбарт одоо айгүй том өсрөнгүү тийм нээлт болж одоо айгүй том амжилтыг авчирсан юм түүх байхгүй юу? Энэ үеэс хойш ер нь бол энэ хүн цусыг бид нар хаяад авах шаардлагагүй мэн заавал хадгалах хэрэгтэй мэн гэдэг тийм одоо концепц гарч ирсэн. Тэгээд дэлхийн хамгийн анхны хүн цусны банк 1992 онд Нью-Йорк хотод байгуулагдсан байдаг. Тэгээ энэс хойш бол уг шалтгаанаар тий. Амжилттай болцсон учраас тий хадгалах хэрэгтэй мэн гээд. Тэгээ энэс хойш ер нь бол хүн цусыг бүгдийг ингэж хадгалдаг болсон. Энэ хүн цусыг хадгалснараа анагаахын салбарт сая өөрөө ч хэлээд байгаа урт наслалт гэхээс илүүтэй яг эхний зорилго нь бол цусны бүх төрлийн өвчний үед одоо тэр өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор зөвхөн сая бол цусны франконанеми гэдэг өвчнийг эмчилж штэ. Гэтэл дахиад цусны хавдрууд байгаа. Одоо цусны эрүүл эсүүд нь хавдрын эс болцсон хүүхдүүд зөндөө байгаад байдаг. Тэгэнгүүт тэр хавдартай эсүүдийн бүгдийг нь устгаад дахиад эрүүл цус авч суулгаад тэр хүүхдийг хавдргүй болгодог. Одоо цусны хавдрын эмчилгээ 100% болцсон байхгүй юу? Тэгэхээр энэ бол өөрөө айгүй тийм том ач холбогдолтой анагаахын салбарт бүр тийм нилээдгүй одоо тийм би буруу ойлгоогүй бол цусны бүх төрлийн хавдрыг ангаадаг болцсон гэж болцсон. Саяны аргачлаар тий. Тэгэхээр 92 онд анх үүссэн биз дээ. Сая эсийг хөлдөөж хадгалах ийм одоо юу гэх юм бэ арга зүй. Миний зүгээр энгийнээр ойлгож байгаа зүг үгүй юу? Бид нар яг хөргөчөнд хүнсээ хөлдөөж хадгалдаг шиг л тийм процесс ярьж гэнэ үү? Эсвэл тэр цааталт нь бас мэдээж нарийн нандин зүйл байгаа. Сая гисгээгээд хүний биеийн температур руу буцаад авчирч гин гэж штэ. Энэ хооронд тухайн эсийг одоо үгүй хийх эрсдэл бас л байж л байгаа хэл та. Тэгээд энэ нэг процессыг та нэг тайлбарлаад өгөхгүй. Надад бол зүгээр их сонирхолтой санагдаад. Энийг чи тэр хүнийг мэдгүй Гей Лусак гэдэг эрдэмтнийг агарын бөмбөлөг хийдэг. Бас 1800 онд агарын бөмбөлгийг нөгөө гал асаагаад тэгээд нөгөө хийг дээш нь болгоод тэгээд бөмбөлөг үсгээд тэгээд дээш агарын бөмбөлөгтэй дээшээ хөөрсөн эрдэмтэн баггүй. Тэгээд тэр агарын бөмбөлгийг хийж явах явцад нөгөө дээшээ хөөрөөд ингээд нэлээд дээр очсон байж тал тэр бөмбөлөгний дээр хас 12 градусын температурт өндөрт гэсэн. Тэр бөмбөлгийн дээр усны молекулууд хөлдөхгүй байсан баггүй. Энэ усны молекул хас 12-т яагаад хөлдөхгүй байна гэдэг. Усны кристаллууд жижигхэн болох тусмаа, усны молекул жижигхэн болох тусмаа дулаан амжилт эднэс дээр одоо нөгөө их хурдан дамжуулдаг. Тэгээд кристалл үүсэхгүй байж чаддаг гэдэг тийм анхны нээлтийг хийсэн эрдэмтэн. Энэ эрдэмтний нээлт нь өөрөө яг одоо эд эсийг амьдаар нь хөлдөөж чадах юм байна гэдэг хамгийн анхны санааг өгсөн тийм нээлт байхгүй 1800-д. Тэгээ эрдэмтний нээлт ингэж явсаар одоо бол бид нар энэ ширэн дээр байгаа усыг хөлдөх юм бол энэ мөс болоод ийм кристалл болчихдээ шүү дээ. Тэгээ микроскопоор харах юм бол янз янзын тастууд байгаа. Тэгтэл хүний биеийн 70% нь ус. Тэгээ эсийн ч гэсэн бас ихэнх нь ус байдаг. Хөлдөөлөө тэр усны кристаллууд үүсдэг. Тэр кристалл өөрөө эсийн доторх бүхцүүдийг бүгдийг
гэмтээдэг байхгүй юу? За. Тэгэхээр шууд хөлдөөчих юм бол тэр кристалл үсэд эргэж амьд сэрэх ямарч боломж байхгүй. Тэгэнгүүт тэр Gay-Lussac онолсоор усны молекулын жижигхэн болгоё. За. Тэнгүүтээ тэр эс дотор байгаа усныг гаргадаг. Тэгвэл усны оронд өөр юм авчиж хэрэгтэй болдог. Тэрийг болохоор cryoprotectant бодисууд гэж нэрлэдэг. Үндсэн үйлдэл нь болохоор хоёр усны молекулын донд нэг тийм cryoprotectant бодис байдаг. Тэгээ усны молекулыг бүр ингээ аюу олон жижигхэн тийм тусалтай болгоод эхэлдэг. Ингээд хөлдөөхөөр ямар ч кристалл үүсэхгүй хөлддөг. Кристалл үүсэхгүй хөлдөхөөр буцаад эргээ гисгтээ амьд гисдэг. Тэгээ энэ нээлтийг болохоор vitrification буюу хөлдөөлтийн арга гэж нэрлээд энэ арга нь хамгийн анх эр бэлгээсийг буюу нөгөө сперм хөлдөөх гэж энэ арга анх гарч ирсэн. Тэгээ дараа нь нөгөө өндгийс хөлдөөс үр хөврөл хөлдөөсөн. Тэгээ энэ технологиг ашиглаад яг тэр мажи хүүдээр тэгвэл спермиг өндгийсийг үр хөврлийг хөлдөөж чадаад байгаа юм бол цусны эсийг ч гэсэн хөлдөөнө гээд тэгээ цусны эсийг хөлдөөц. Хөлдөөх нь хасах 176 градусын температурт хөлдөөдөг. За. Тэгээд эхлэхээр тэр эс дотор явж байгаа биологийн бүх процесс зогсдог. Хими цитохими урвалууд. Тэгээд эхлэхээр тэр эс амьдралын цаг нь зогсчихдог байхгүй. Тэгээд дараа нь хэрэгтэй үед нь эргээд гисгээдэг, эргээд амьд гисдэг. Амьд гисэхдээ яг анх хөлдөөсөн тэр төлөв дээрээ буцаад эргээд гисдэг. Тэгээд эхлэхээр нөгөө олон жилийн дараа ч гэсэн залуу эсүүдийг яг тэр чигээр нь хадгалж чаддаг ийм технологи байхгүй юу? Яг энэгээр кино хийсэн байдаг шүү дээ. Нэг хэнийг ч үлээ заамшлсан цагтаа дуул байдаг хаа. Би одоо хүүхэд байхдаа л үзчихсэн. Тэгээ яг хөлдөөгөөд олон жилийн дараа тэр цагтааг буцаага сэргээд ирээдүйд авчирсан байдаг шүү дээ. Jean-Claude Van Damme таваас Universal зэрэг гэж кино. Заваараг мөн бах та. Тий. Тэгээд нөгөө судсаар нэг шингээ явуулж байгаа хөлдөөчдөг. Тэгээ тэр болохоор яг том биологийн дүрсийг тэр томоор нь хөлдөөдөг. Тухайд бол тэр бол кино байсан. Гэхдээ том масаар нь хөлдөөх бол айгүй хэцүү. Жижиг эсүүдийг хөлдөөхэд бол амархан байдаг. Гэхдээ онлын хувьд бол яг энийг олж мэдчихэд тэр киног найруулсан зохиосон хүмүүс бол за энийг фикшн буюу уран зөгнөлтөөр харуулж болох юм байна гэдэг санааг эндээс л авсан баг тий. Бүр тэр саяны таны дурдсан эрдэмтний анх гаргаж авсан л онл бахна шүү дээ. Тэгээ эрүүл мэндийн салбар руу хуургаж ашигласан. За энэ бол их одоо мэдхэд зүйтэй зүйл байна. Одоо эргээд манай дээр хоёлаа сая зөвхөн эсийг ярьлаа те. Биднэрт яг энийг дагаа өөр ямар боломжууд байгаа юм бэ? Зөвхөн эсийн төвшөнд бид нэр хадгалах боломж үүссэн энийг л одоо хэрэглэн нэвтрүүлсэн тухайд ярьж гэнэ үү? Эсвэл өөр бидний мэдэхгүй хадгалж болох зүйлс байна уу? Одоо л сая бол хоёлаа хөлдөөхийн талаар ярьлаа шүү дээ. Тэгтэл энэ одоо салбар ингэж хөгжөөд биотехнологи энэ арга маань өөрөө хөгжснөөр хүмүүс энийг айгүй зөв зүйтэй айгүй олон тал руу ашиглаж эхэлсэн байхгүй юу? За нэгдүгээрт төрж байгаа хүүхд болгоны цусыг бүгдийг аваа хөлдөг хадгалчихж байгаа. Тэгээд ийм банк үсгэж байгаа. Цусыг гэсэн үү те? Тийм, хүүн цусыг. Хүүн цусыг. Хүүн цусыг аваад хүүн цуснаас нь үүдэлсийг ялгаад тэг хөлдөг хадгалчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр үүдлэс одоо хөлдөж хадгалсан үүдлэс айгүй чухал тийм эмчилгээний өндөр чадамжтай тийм эсүүд байгаа даа. Тэр эсийн банк үүсгэнгүүт тэр эсийн тодорхой хэмжээний одоо 200 мянга ч юм уу 300 мянга ч юм уу 400 мянган тийм одоо эсүүдийн тийм санта банк үүслэе гэж бодоход хэн нэгэнд тэр эс хэрэг болох юм бол өөрийнхөө цусны эстэй хамгийн ойрхон өөрт таарах тэр эсийг тухайн банкнаас авч болдог. За. Тэгэх юм бол тэр өвчтөе хүүхэд өөрийнхөө өвчнийг бүрэн гүйцэтгэж идэгээд байгаа. Ялангуяа цусны бүх төрлийн өвчнүүд гэж бид хэлсэн шүү дээ. Цусны өвчнүүд дээр энэ бол одоо яг өндөр өгөөчтэй, өндөр одоо үр дүнтэй явж байгаа юм салбар. Дараа нь болохоор хүн тэр гадна талд байгаа эд гэж байгаа. Тэр цусыг дотор агуулсан эд гэж өгдөг нэг нарийн хууртай. Одоо бол бид нөө хүй цөглөн гэж яриад байдаг те. Тэр хүү байхгүй юу? Тэр хүүг аваад хадгалах юм бол тэр өөрөө бас цусны биш биеийн бүх төрлийн эс болж чаддаг байхгүй. Мэдрэлийн эс болж чадна, үений эс болж чадна. Тэр эсүүдийг бас хөлдөөж хадгалах юм бол эргээд тэр эсийг эмчилгээнд хэрэглээд байдаг. Сая чи түрүүн хэлсэндээ одоо энэ гоо сайхны зорилгоор үйлсийг ингээл дүрхээд ингээл энэ хүмүүс гээл ингээл байгаа. Одоо хэрвээ бас сонссон бол одоо энэ Японд сүүлийн үед Японд руу аяг их яваад байгаа хүмүүс судсаараа тэр үүдэлсийн тарилга аяг хийлгээл байгаа. Залуучж яана гэл. Тэгээ тэр нь болохоор яг л залуу өсөдөр өөрийгөө эргэж үүдэлсүүдээр өөрийгөө цэнэглээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө үүдэлсийн массыг ерөнхийдөө нэмээд байгаа гэсэн үг.
Тэгээд эхлэхээр нөгөө урт наслах боломжийг олгоод байдаг. Энэ. Тэгэхээр нөгөө энэ хөлдөөж хадгалж байгаа технологи чинь нэг айгүй чухал юм. Яг тэр айгүй өндөр чадамжтай тэр эсвэл хүн дөнгөж төрөх үед л гарч ирээд байгаа. Тэр үед нь аваад хөлдөөчхөр. Хэдэн жилийн дараач тэрийг эргэж ашиглаж болдог. Тийм одоо чухал одоо технологи болчихж байгаа байхгүй. Тэгэхээр саяны хэдэн жил гэдэг дээр би тодруулгаа. Энэ цаг хугацааны хувьд ерөөсөө хязгааргүй та хэлж гин үү эсвэл энэ тодорхой хугацаа байгаад байна уу? За хөлдөөж хадгалсан хамгийн урт хугацаанд ашигласан юм бол бэлгийн эсүүдээр байдаг. За 90 бэлгээс өндгээс хоёрыг нийлүүлж үр хөврөл болгож хөлдөөж хадгалчаад 30 жилийн дараа тэрийг дахиж одоо гисгээгээд тэгээд суулгаад хүүхдтэй болцсон тэрийг хүүхд болгосон тохиол байдаг. 30 жилийн дараа. 30 жилийн дараа. Тэгэхээр яг хөлдөөж хадгалсан технологи хамгийн урт хугацаанд ер нь саяын тохиолдод байдаг. Нийлүүлчтэй юм уу те эхлээд хадгалахаас өмнө? Нийлүүлдэг. За. Хоёр өсөө нийлүүлж үр хөврөл болгоод тэр болгосон үр хөврөлөө хөлдөг хадгалчихдаг байхгүй. За. Тэгээд дараа нь тэрийг эргэж гисгэж аваад умаад суулгаж өгдөг. Өнөөдрийн дугаарыг та бүхэндээ Garden City Town House хүргэж байна. Хотод амьдарч байгаа та бүхэн мэдээж хаяа лагерт амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ лагер болон хотын амьдралыг хослуулсан Town House-ыг 6 га талбайд 200 айлын багтаамжтайгаар хийсэн байна. Гол нь дотроо сургууль болон цэцэрлэгтэй учраас хүүхэд зөөх гэж цаг хугацаа гаргахгүй, ногоон байгууламж ихтэй учраас хүүхдүүд маань гадаа тоглож байхдаа агаар салхинд өдөржингөө тоглоод орой орж ирдэг яг бидний баг байхад байсан орчныг бий болгосон байна. Хамгийн чухал нь орон сууцнд амьдрах зардлаар Town House-д амьдарч өөрийн гэсэн эдэлбэр талбайтай байна гэвэл гоёгооз та бүхэн сонголтоо зөвөөгээрэй. Саяны тохиолдолд чинь гэхдээ аав ээж хоёр өөрсдийнхөө хадгалуулангуудаа өөр одоо нэг тээгч ихэд суулгасан гэсэн үг үү? Эсвэл их өөрсдөө суулгасан уу? Энэ болохоор Америкийн нэгдсэн улсад public donor асуудал. Одоо хүн ам ихтэй газар бол public donor байдаг. Манайд бол public donor байхгүй шүү дээ. Ягаад гэвэл одоо хин дуртай хүний спермийг аваад, хин дуртай хүний өндгийсийг аваад ингээ хооронд нь нийлүүлээд үр хөврөл болгоод хүн амцтай газар бол цус арталт үүсгэж байдаг. Америкт болохоор сперм дуртай хүн очиод сперм өгөөд donation олгоо өгчдөг. Тэгээ сперм хэрэгтэй хэн нэгэнд нь тэрийг нэмлэг ингээд зуушлаад зарж идэг. Өндгийс байдаг. Тэгэнгүүт өндгийс хэрэгтэй хүнд нь байдаг. Тэр хоёрыг нийлүүл үр хөврөлийн банк гэж байдаг. Үр хөврөл хэрэгтэй хүнд нь өгчдөг. Тэгэнгүүт 30 жилийн өмнөх тэр үр хөврөлийг 30 жилийн дараа нэг гэр бүлээ бас аваад тэгээд төрсөн тохиолдол байхгүй. Гэтэл яг дэлхий дээр байгаа яг хөлдөөж хадгалах технологи хамгийн урт хугацаанд бас аян түүх байгаа. Ер нь бол онлын хувьд яг хэдэн жил гэсэн тийм заасан хугацаа байдгүй. 100 жил хадгалсан ч болно гэдэг. Онлын хувьд тий? Тий, онлын хувьд. Тэгэхээр нөгөө тухайн хадгалж байгаа банкны өөрийнх нь технологийн чадамж юм уу тий? Тэр нөгөө байгаа одоо температура гэдэг юм уу, орчин нөхцөлөө хэр удаан хадгалж чадна тэрнээс л хамаарахаар байна гэсэн үг шүү дээ. Тий, шингэн азот нь л байна. Ерөөсөө л дээрс шингэн азот нэмэлээ. Шингэн азот ч ууршаал байдаг. Тэрийг нь таслахгүй байнга нэмэл шингэн азотын төвшинг яг тэр хэмжээнд бариалах юм бол дээрээс байгаа л. Тэгээд дараа нь эдэн жилийн дараа гисгэсэн яг тэрүүгээр эргээ гисдэг байхгүй юу. Тэгэхээр энэ бас айгүй олон тэр нөгөө бас нааштай талуудыг бий болгочдөг. Цаг хугацааны хувьд ингээд зөрөөд байгаа айгүй олон юмнуудыг бас эерэг талуудыг авчирдаг байхгүй. Та сая нэг чухал мэдээлэл хэлсэн нь хүнд хамгийн их өндөр өгөөчтэй үйлчилж байгаа эсвэл бол хүүхэд төрөх явцад үүсэж байгаа гэдэг хэллээ шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд төрөх үед угаасаа тэр одоо хамгийн ашигтай эсүүд байгаа энэ үед нь миний олж мэдснээр бол зарим улсад бол тэр эсүүдийг шууд хадгалдаг гэжсэн. Улс нь өөрөө тий. Яг одоо энэ улс өөрөө хадгалаад энэ чи AI шиг л болчиход байгаа хөх тий. Их өгөгдөл буюу маш хэмжээний хүний эс хадгалагдаад ирэхлээр эрүүл мэндийн асуудал хин нэгэн дээр үүсгэд нөгөө өөрт таарах одоо эсийг олох магадлал нь өсөд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө өгөөж талаасаа улс хийж байгаагийн нэг шалтгаан тэнд байх гэдэг тий. Тэгэхээр энэ дээр одоо манад байгаа нөхцөл байдал ямар шоу нөхцөл байдалтай байгаа. Дээрэс нь яг үүсцэн байгаа банкны тухайд бол энэ үйлчлэгээс ялгаатай тал нь юу гэдгийг нэг тодорхойлж өгөх. За ер нь одоо сайн ярьсан тэр эсийн банк хөлдөөж хадгалдаг банк гэдэг байгаа энэ банк маань дэлхийн нийтэд хоёр төрлийн банк байна. Сайн чинээсэн улсын банк гэж байгаа. Дараагийнх нь болохоор хувийн буюу family банк гэж байгаа. Улсын банк гэдэг нь болохоор энэ бүх төсөв санхүү бүх юм нь улс өөрөө хариуцдаг.
Яагаад гэвэл тухайн улсынхаа иргэдийн эрүүл мэндийн төлөө ирээдүйд гарах эрсдлээс эсийн эмчилгээг хөгжүүлэх зорилгоор улс өөрөө тодорхой санхүү гаргаад мөнгөний гаргаад төрж байгаа эмэгтэй болгоны хүүгийн цус хүүгийн эдийг нь ээжийн нэрээр зөвшөөрөх юм бол хүүгийн цусыг аваад цуснаас нь үүдэлсээ ялгадаг, хүүгийн эдийг аваад эдээс нь үүдэлсээ ялгадаг. Ингээд энийг нөөцөлж хадгалдаг. Дараа нь тэр санд хүсэлт гаргасан хэрэгтэй өөртөнд хэрэг болоод байгаа тэр хэсгийг хүсэлт гаргасан тэр хүнд тохирох хэсгийг нь маа гэд өгдөг, тэр хүний эмчилгээнд зориулдаг. Гэхдээ тэр хүн өөрөө хадгалах хүртэлх төлбөрийг нь улсад эргэж төлдөг. Ийм зохицуулгаар явагддаг банкыг бол улсын банк гэж нэрлэдэг. Хувийн банк гэдэг нь болохоор жишээлбэл би их нэртэйгээ манай их нэр жирэмсэн боллоо гэж бодъё. Тэгэхээр би өөрийнхөө гэр бүл зориулаад. Яагаад гэвэл манай их нэр жирэмсэн болоод тэр хүн дотор цус байгаа, тэрний гадна байгаа, дотор нь байгаа үүдэлсүүд, хүн эд байгаа, эдээс гарч байгаа үүдэлсүүд нь манай гэр бүлийн хамгийн ойрхон нийцтэй таарах байхгүй юу? Тийм ээ. Манай төрж байгаа хүүхдүүдийн ах эгч нарт бүгдэнд нь таарах, хамгийн ойрхон таарах хэсүүд гэсэн. Тэгээд эхлэхээр би өөрөө хүсэлт гаргана. За би төр хүүхдийнхаа хүн цуснаас үүдэлсээ ялгаж хадгалуулъя, хүн эдээс нь үүдэлсээ ялгаж хадгалуулъя гэд хүсэлт гаргангууд тэр хүсэлт гаргасан байгууллага нь миний хүсэлтэн дээр үндэслээд төрх үед нь цусыг аваад тэндээс үүдэлсээ ялгаа хадгалцдаг, эдийг аваад тэндээс үүдэлсээ ялгаа хадгалцдаг. Энэ болохоор хувийн банк байна. Тэгэхээр энэ хоёр банк маань өөрөө зорилгын хувьд бол өөр ийм зорилготой хоёр банк гэдэг. Сая банкны ялгааг ярьлаа шүү дээ, тийм. Дэлхий дээр нэг 100 гаруй улсад нэг 400 гаруй банк байна гэж байгаа байхгүй юу? Тэгээ хувийн болон улсын өмчт бүхий. Тэгээд саяны нэг яг эс хадгалуулах тэр за та яриандаа дурдсан анх болвол нэг хүний яг нөхөн төлж хүн эсийг хадгалаад эхэлсэн гэжсэн тий. Тэгэнгუთ одоо бидний сая ярьснаар бол хүүхэд төрж байгаа хувьцат хүний биед хамгийн хэрэгтэй эсүүд үүсдэг юм байна. Тэр моментод л хадгалж авнаа гэдгийг ярьлаа штэ. Тэгэхээр манад энийг яг одоо ойлгож хэрэгцээнд нэвтрүүлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авах вэ те? Энийг бол одоо тэр моментод л ашиглаад авах юм байна. Гэхдээ төрж байгаа газар нь харилцаа адилгүй байгаа шүү дээ. Энэ тэнд байгаа. Тэр нөхцөл байдалд яах юм? Нөгөө банк маань одоо очиж үйлчлэлт юм уу? Яг одоо би зүгээр жишээлх юм бол за их нэлхс дээр манай хүүхд төрж байгаа юм байна гэдгээ би одоо өнөөдөр мэдлээ шүү дээ. Гэхдээ ийм зүйл бай гэдгийг өнөөдөр мэдсэн учраас би их нэлхстаа хэлээд би одоо наад ихс юутай хитэн авах хэрэгтэй байна. Миний амьдралд ийм зүйл тохиолж ирсэн л та тухайн үед одоо бас амьдралын нухчаан дунд гадаадд хүүхэд маань төрсөн. Гэхдээ төрх үед нь юу яах юм, ихсээ яах ингээ асуусан. Ихсээ яадаг ингээл тэгсэн. Тэгсэн чи өөртөө авах юм уу одоо авахгүй мүү гэдэг зүйл ярьжсэн. Тэгээд авах юм бол төлбөрийн нэтрэл тухайн үед чинь бол яг энэ мэдээлэл тийм ил байгаагүй. Бид нар ч тийм нухацтай энэ тухай бодож үзээгүй. Тэгэхээр яг одоо энэ нөхцөл байдал яах ёстой юм бэ? За одоо болохоор сая хоёлаа нөгөө хүн цусны үүдэлс, хүн эдийн гаралтай үүдэлсэдийг яаж банкалддаг гэдэг юм ярьсан. Тэгэхээр энэ банкны процесс нь яаж явагдав гэвэл жирэмсэн эмэгтэй хүн жирэмсэн болоод яг төрөх хүртэл хүн цусыг хадгалах боломжит хугацаа гэж байдаг. Тэр нь болохоор 32-7 хоног жирэмснэ. 32-7 хоногтойгоос хоошоогоо хадгалахыг боломжит цаг хугацаанд эхэлдэг байхгүй юу? Тэрнээс өмнө бол ер нь бол нэг хадгалдаг. За тэгэхээр нөгөө үйлчлүүлэгч хэрвээ хадгалъя гэдэг одоо энэ мэдээллийг аваад одоо хүмүүс хэрвээ хадгалуулъя гэдэг тийм одоо шийдвэр гаргаад хадгалъя гэх юм бол тухайн хадгалах банкнд ханддаг. За банкнд хандангууд банк за та бүх мэдээллүүдийг өгөөд ач холбогдлыг тайлбарлаад үндсэн яг бүх ойлголтуудаа өгснийхаа дараа за та 32-7 хоног ирэхээр ирээрэй гэж явуулчихдаг байхгүй юу. Тэгээ жирэмсний 32-7 хоног хүрээд тэр хүн эргээд банкн дээр хүрээд эхлээд гэрээ байгуулагддаг. Энэ гэрээ байгуулагдангууд тэр хүн цусыг нь эхлээд цуглуулах кит буюу цомог байдаг. Хүн идээд цуглуулах тэр цомог, тэр цомгийг өгөө явуулчихдаг нөгөөндөө. За та энийг төрх эмнэлэгтээр аваад очоорой гэдэг. За. Тэгээ нөгөө хүн яг төрх болонгууд тэр цомгоо төрх эмнэлэгтээр авчичаад би өөрийнхөө хүн идийг хүн цусаа хадгалуулна гэдэг. Олон улсад бол яадаг вэ гэвэл энийг бүх төрх эмнэлгийн эмч нар нь их баригч эмч, тэгээ төрх их барих эмэгтэйчүүдийн эмч нар нь төрүүлж байгаа эмч нар энийг мэддэг учраас та хадгалах юм байна. Тэгвэл бид нар таны хүн цусаа аваад үгүй, идэж аваад үгүй гэдэг энэ чинь авчдаг. Манай Монголд бол одоохондоо яг энэ систем дөнгөж эхэлж байгаа учраас
Бидний хувьд бол эмнэлгүүдтэй гэрээ байгуулцдаг. Тэгээд эмнэлгүүд гэрээ байгуулад нөгөө мань цомгоо аваа явцдаг. Тэгээд яг төрөх үедээ цомгоо аваад очдог. Манайхаас нөгөө яг мэрэгжилтэн очдог. Очоод яг төрөх үед нь тэр цусыг нь эдийг нь цуг аваад тэгээд лаборатори руу зөөвөрлөд авчраад талчдаг. Тэгээд процесс бол юм ингэж л. Окей. За тэгэхээр оролцоо хэрэгтэй юм. Тэгээд нөгөө нэг бас ач холбогдлыг ойлгуулахын тулд бид нэр өөрсдөө ингээд нас бие яваад түлжөөд одоо хөгшрөөд эхэлж байгаа шүү дээ. За хөгшин гэдэгтээ хэдэн наснаас эхэлж тооцогддгийг нь би бол мэдэхгүй байна. Та хэлэх бах тэрийг. Гэхдээ одоо хүн илүү сайн унтаж чадвал гүн ойрсож чадах юм бол нөхөн төлчих эсүүд боловсроод маргааш нь одоо арай дээр болдог тийм шинжлэх ухааны нэг юунууд гарцсан ололт амжилтууд судлаад хүн бол нэг 3 төрлийн одоо нойр байд юм байна. N3 дотор нь тэр deep sleep буюу гүн ойрсох. За тэр үед нь л яг нөгөө нөхөн төлчих одоо юу гэдэг бие буцаагаад нэг жоохон мяа эсүүдээ устгаад гэдэг юм уу эсвэл одоо сайн regenerative гэдэг байгаа. Тэр нөхөн төлчих үүсдэг юм байна гэд. Тэгэхээр тэр чинь өөрийнхөө настай уялдаатаагаар бас л хөгшин эс үүсээд л тэгэл нөгөөтхөө айтайхан болохгүй л явж байгаа процесс те. Тэгэхээр та сая яриан дундаа эрт байх тусмаа сайн гэдэг. Тэр эсийг хадгалыг үйл эрт хэрэглийг үйл бүр төрж явах үед ингээ сайн ярьлаа. Тэгэхээр нөгөө нэг хүний бие дээр явж байгаа энэ физиологийн онцлогийг насчих туршид эс яаж байгаа тухайг тайлбарлаж өгөхгүй. Бид нар бас нөгөө ач холбогдлыг нэ хадгалуулъя гэж байгаа бол эртэж хандах хэрэгтэй гэдэг ач холбогдлыг. За хүүхэд бол яг дөнгөж төрөх үедээ ер нь бол хүүхдийн мэдэрч гэрүүлсэд. Тэгтэл ямар ч эс нэг спеси маань 2 болж хуваагддаг. Тэгээд тэр нь дахиад цаашаа 4 болж хуваагддаг гэх мэтлийн эсийн хуваагдлын бүчлэг явагддаг. Ямар ч эс тодорхой тийм лимиттэй хуваагдаад тэгээд насанд дуусдаг. Хит хүртлээ гэдэг. Тийм. Ер нь бол нэг эсний 30-аас 50 удаа л хуваагддаг. Тэгэл тэрнээс хойш хуваагдах чадамжгүй болж эхэлдэг. Чадамжтай болдог эсүүд байдаг. Тэр нь хавдар эсүүд. Бүр хязгааргүй хуваагддаг. Тэгэхээр нөгөө эрүүл эс хавдар эс болчих юм бол хязгааргүй хуваагдаад эхэлдэг. Тэр нь өөрөө хавдрын өвчин болчиход байдаг. Тэгтэл яг тэр хуваагдлын хязгаарын анхны нэр том нь болохоор Hayflick-ийн лимит гэж нэрлэдэг байдаг. Тэр эрдэмтнийхэн нэрээр нэрлэлцэн. Дараа нь тэр нөгөө теломераза гэдэг бас нэг насжилтанд оролцоод байдаг те. Тэр ДНХ-гийн төсөлд байдаг хэрчим гэж яриад байдаг. Тэр бүх юм чинь өөрөө тэр эсийг хэд хуваагдах уу гэдгийг заадаг тийм одоо хромосом дээр байдаг мэдээ одоо тэрийг хариуцсан тодорхой тийм даргаалууд байхгүй. Тэгэхээр хүн нас ахих тусмаа тэр эсүүд маань мэдээж ингэж хуваагдаж олон болоод гэдэг нь ер нь зөө судалгаанаас олон судалгаануудаас ингэж харахад хүн ер нь 40 нас хүртлээр нийт эсийнхээ массыг цуглуулдаг. Одоо тэр өг дөнгөж төрөөл эсүүд нь хуваагдаад олон болвол хэмжээгээрээ томроод жингийн масс нэмэгдэж ингэж явсаар байгаа л 40 хүртлээр нийт одоо амьдралынхаа туршид хамгийн дээд цуглуулах ёстой эсийнхээ бүх массыг цуглуулж чаддаг. Оргил дээр юм тий. 40-оос хойш. Дахиж ихсэж олон болно гэж бол байхгүй. Дандаа ирэж урагддаг. Эсүүд нь дандаа цөөхөн болдог. Тийм ч учраас насжилтын процесс бол дөнгөж төрсөн үеэс эхлээд хүртэл яригддаг. Эйжинг гэдэг процесс нь. 40-оос хойш насжилт биш геронтологи хөгшрөлийн процесс нь яригддаг. Тэгэхээр энэ маань өөрөө бас тустай ойлголт байхгүй. Яг энэ зүй тогтолцоог дагаад хүний биед байгаа үүдэлсүүдийнх нь ерөнхий эзлэх нь хүүхэд байх үед айгүй өндөр нийт биеийнх нь баг ихэнх нь үүдэлс байж байгаад тэгээд нөгөө үүдэлсүүд нь янз бүрийн ялгараа хөгжөөд эхлэхээр үүдэлсүүдийн тоон цөөхөн болоод эхэлдэг. Тэгээд 40 хүрэхээр хамгийн доод түвшинд очдог. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө нэг тогтун байдалтай одоо байдаг. Тэгээд хүмүүс эсийнхээ массыг алддаг. Тэгээд цуглуулсан эсээ ингэж алдсаар байгаа л тэгэл нас эцэслэх үедээ ер нь бол тэгэл ихэнх эсүүдээ бардаг гэсэн үг байхгүй юу? GG гэсэн үг. Тий. Тэгэнгүүт одоо тэр нөгөө хүүхдийг төрөх үед нь нөгөө эрүүл урт наслалтыг яриадсан шүү дээ. Одоо байгаа эрдэмтдийн гол концепц нь юу гэх юм бол төрөх үед нь тэр одоо л бид нар зүгээр хайчаад байгаа шүү тэр үүдэлсүүдээ чинь. Цусных нь үүдэлсүүдийг тэгээд тэр нөгөө хүн эдийнх нь гаралтай үүдэлсүүдийг авч хадгалчаад 40 настай үед нь эргээ тэр үнээр хийчихдэг. Тэгээд ихлээр 40-тэй үед нь огцсон үүдэлсийн массыг бие махбодд нь ихсгээд өгнө шүү дээ. Тэгэнгүүт цаашаа дахиад өшөө тэрийгээ дагаад урт наслах боломжийг олгож өгдөг.
Энэ нөрөө эрүүл урт наслтыг болох насжилтыг урьдчилах бас нэг том судалгааны том концепцэн дээр яваад байдаг. 40-төө дээрээ бүр буцах тэр нөгөө одоо нөхөн төлжих чадвараа улам сайжруулчих нь шүү дээ, тий. Дахиж беби болно гэсэн. Беби болоод тэгээ цаашаага уртцаад явхлаэр яа наас 40-төө дээр 20 энергитэй байна гэдэг бол тий. Айгүй өндөр чадамж ахгүй. Өндөр чадамж. Тэгэхээр энэ боломжийг олоод авцсан байгаа. Шинжлэх ухааны хувьд ололтоод авсан байгаа учраас яагаад хэрэгжилж болохгүй гэж гээд тэгээ хэрэглээ нэвтрүүлэх гээл явж байгаа юм ба шүү дээ. Энэ олон 400 гаруй одоо банкнуудын чинь гол зорилго нь тэр. Өвчтөй байх юм бол өвчтөй үед нь өвчний эсрэг хэрэглэнэ. Өвчин тусахгүйгээр тэр хүнд өвч өрчвөл эргэж өөрөнд сэнэглэнэ. Тийм ч учраас одоо энэ Японд байгаа үйлдэлсэн айгүй олон эмнэлгүүд байгаа тийм. Энэ бүх эмнэлгүүд дандаа өөрийнх нь биш, өөр хүний үйлдэлсэдийг дандаа тариулаад байдаг. Тэгээд энэ Япончууд өөрсдөө эрүүл урт наслахын тулд бүр энийг шот болгоо гаргацсан, үйлдэлсэн баар гэд нэрлэлсэн. Одоо 20 сая үйлдэлс тариулсан, 40 сая үйлдэлс тариулсан, 60 сая үйлдэлс тариулсан гэд өөрөө хідэн төгрөгөөр тэр эсээ худалдаж авах юм. Авсан эсээ өөртөө эргээ суцаар тариулаад байдаг. Угаасаа ч өндөр наслтыг арт хүн байсан. Одоо бүр л уртсан. Тэрийг бүр уртсах гэдэг үзээд байгаа. Япон гиснээс та цаадуул чинь Паркинсоныг бүтэн эмчилтээг аргачлалыг олоод тэр нь батлагдсан гэдээ болжсэн. Энийг та нэг шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж өгөө. Тийм. Сая 2025 онд яг Япончууд энийг аль биесээр зарлалцсан. Хүний биеэс өөрийнх нь үйлдэлсийг аваад тэр үйлдэлсүүдийг induce буюу өөрчилжтэй генетикийн хувьд modification хийгээд мэдрэлээс болгоод тэгээд тэр мэдрэлээс нь болохоор зөвхөн допамин ялгаруулдаг мэдрэлээс болгоод буцаа тэр хүнд өөрт нь эргээс тариад өгдөг. Тэгээд эхлэхээр тэр нөгөө субстанцаа нигра гэж байдаг тэр нь болохоор энэ тархин дотор байдаг бүтц байхгүй юу? Тэр бүтцийн тэр допамин ялгаруулдаг эсүүд нь цөөрөөд эхлэхээр Паркинсон үүсээд байдаг байхгүй юу? Эхлэл тэр эсүүдийн дахиад шинээр бий болгодог ч байгаа. Тэгээд эхлэхээр Паркинсон эмчилгээг одоо бид нар эмчилжлээ гэж зарлаж байгаа. Энийг сая 2025 оны бараг сая 4 сард байна уу 5 сар зарласан. Паркинсон гэдгийг хоёлаа тайлбарлаж өгөх үү? Яг монголоор энийг юу гэж нэрлэдэг юм? Манайхан нэр томьёог нь хувиргасан байт юм уу эсвэл энэ нэршлэр нь явж байгаа юу? Олон улсад энэ яг Паркинсон гэдгээрээ явж байгаа. Монголд ч Паркинсон гэдэг өвчнөр явж байгаа. За. Тийм. Тэгээд нөө хөдөлгөөний алдагдал үүсдэг ийм салга болоод байдаг өвчин байхгүй. Салга болохдоо захын мэдрэлүүд нь юм уу эсвэл ерөнхийдөө тэр чигээрээ хүн өөрөө нөгөө ориентаас алдагддаг юм уу? Ер нь бол захын мэдрэлүүд. Тэгээд захын мэдрэлүүдийн хит хөдөлгөөнтэй байдаг. Ингээд нэг хөдөлгөөн аяг ихсэд байдаг тийм өвчин. Тэгээд тэр нь гар хөл дээр байдаг, толгоон дээр байдаг. Тэгээд бүх юм одоо энэ нөгөө зах хязгаарын энэ жижиг хөдөлгөөнүүд хит их юм хөдөлгөөн хийгээд эмх замбрааг хөдөлгөөн хийгээд эхэлдэг. Тийм өвчин байна. Энэ нөгөө өөрийн хүслээр биш автомат чинь гэсэн үг шүү дээ. Тийм автомат. Өөрөө тэрийг удирдах чаддгүй. Тэгэхээр энэ дээр бол саяны одоо эсийг ашиглаж бүрэн эмчилдэг болсныг Япон саяхан 4-5 сард зарласан байна шүү дээ. Зарласан тийм. Дахиад өвчнүүдийн үед өшөө бас нөгөө деменшиа гэдэг шүү дээ. Деменшиаг эмчилж байгаа. Одоо тэр болохоор монголоор бол одоо хөгшөрлөлтэй холбоотой зөнөгрөл. Тийм зөнөгрөл гэж яриад. Гэхдээ тэр өшөөс Альцгеймер гэдэг одоо юм мартаад байдаг. Тэр өвчин маа тэрний эмчилгээнд бас энийг бас нэвтрүүлээд Альцгеймерийг өвчлөөд байна. Альцгеймергүй, Паркинсонгүй, деменцгүй энэ болохоор нас дагаж удамшдаг мэдрэлийн өвчнүүд байхгүй. Нас дагаж удамшдаг нас дагаж гарч ирдэг мэдрэлийн өвчнүүд. Тэгээ энэ өвчнүүдийн хувьд бол одоо бид шийдлийг олцсон гэж бүр тэгж аль биесээр зарлаад байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг хизээ хойно хөгшин байхад тохиолддог эдрийг эмчлээд байна гэдэг маань хүнийг нөгөө анти эйжинг буюу ухраах тэр нөгөө насжилтыг ухраах процесс руу н оруулж энийг одоо юу гэдэг аргалаад байна гэж хэлж болохоор байна уу? Насжилт ухраах гэхээс илүү зүгээр эрүүл урт наслтыг бий болгож байгаа. Тийм. Эрүүл гэсэн хүртэл урт наслтыг. Яг ухрааж байгаа гэдэг ойлголт л арай л биш байна. Окей. Тэр нэг нөхөр байгаа шүү дээ. Брайан Джонсон гэдэг өөрийгөө өөр дээрээ туршилтыг нэг 2-3 сая доллар жилдээ зарцуулж насаа одоо буцааж ингээд өдөр тутмынхаа рутиныг ингээд YouTube дээр тавиад идэг. Тэр нөхөрт бол одоо энэ мэдээлэл бол очсон нөхөр хэрэгэлдэг л байх л та. Гэхдээ яг хуу манер бол хичнээн одоо өдөрт хичнээн таблет жууж байгаа тийм янз бүрийн юм ууж хэрэглээд тах шиг байна. Тэгээд хит ягаан туяанд өглөө босоод шууд өөрийгөө шархаас ихсүүлэл тэгэл дасгал хөдөлгөөн баахан юм гэдэг. Энэ бүх зүйлээс өөр өөртөө саяны таныг ярьж хахад нүдэнд зүгээр төсөөлөгч л бол та
stem cell bar гэлээ юу гэлээ. Тийм баарнд ятсан мөнгө төлөнгуудаа суц руугаа тариулж ийн гэдэг болол тий. Захан нэг $60,000 залууж атах юм гэдэг. Тий. Тий. Япон молын болчиход байгаа шүү дээ. Харин тий. Нөгөө талд болохоор $6,000 нэг виски аваад уугатах гэдэг болол тий. Тэр чинь ингээ шал хоёр өөр чиглэл байхгүй. Тий. Нөгөөх бол согтоогоод эсий чи алдаг үйлчлэг авах нөгөө тал төлөөд төлжүүлдэг тийм үйлчлэг байдаг тий. За энэ нэгэнд үүн ярьсных ер нь зах зээл дээр ямар ханштай байгаа энэ эсийг өөрт нь хэрэглэх дээрээс нь эсийг хадгалах гэх зээл зүйлс. Одоо бол та ярианыхэнд хэлсэн 1990-ад онд л энэ зүйл хэрэглээнд нэвтэрсэн буюу бусад индастри дээр байгаа шийдлүүдтэй харьцуулах юм бол харьцангуй залуу явж байгаа технологийн шийдэл байна шүү дээ. Тэгэхээр энэ бас хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа гэж үзэх юм бол үнэтэйдээ тооцогдохоор байгаа юу? Тэгэхээр энэ маань юу байгаа? Сая хоёлоо бол зөвхөн нөгөө хүүгийн цус, хүүгийн эдийн гаралтай хүүхэд дөнгөж төрөх үед хадгалах боломжтой үйлдэлсүүдийг ярьлаа шүү дээ. Үнэ асуусан болгоо би нөгөө үнийн ялгаатай байдлыг хэлэх гээд ингэж байгаа. Тэгтэл дахиад хадгалж одоо үйлдэлсээс орсон юу хүүхэд дөнгөж шүд ундаа шүү дээ тий. Сүүн шүд. Тий. Сүүн шүдний дор аяг үйлдэлсэдэг. За. Тэрийг бас хадгалж болдог. Шүдний банк гэж байдаг. Дараа нь эр бэлгийсийг бас хадгалж болдог. Эр бэлгийсийн банк гэж байгаа. Өндгийсийг хадгалж болдог. Өндгийсийн банк гэж байгаа. Өндөвчний эдийг өөрөө хадгалж болдог. Төмсгнийг хадгалж болдог юм банкуд байдаг байхгүй юу? Төмсгийг үү? Тийм, төмсгний эдийг. За. Тийм. Одоо жишээлбэл төмсгний эдийг ямар тохиолдолд хадгалдаг вэ гэвэл эр бэлгийс үрэн шингэнд нь одоо огт эр бэлгийс байхгүй тийм хүмүүс байдаг байхгүй юу? Жишээлбэл одоо хүүхэд дөнгөж төрөх үед төмсгөнд буугаагүй тийм хүүхдүүд төрчдөг. Тэгээд төмсгөнд буугаагүй гэж мэдэнгүүтээ тэрийг нөгөө механикээр буулгадаг, хагалгаа хийдэг. Хагалгаа юм чинь мэдээж ойдол тавина, зүснэ. Тэгэнгүүт нөгөө үр дамжуулах сууг нь битүү болоод тэгэхээр үрэн шингэлэн төмсгнөөс эр бэлгээс нь явж чадгаа болчдөг. Тийм хагалгаанд орсны дараа эрэгтэй хүүхдүүд ер нь үргүйдэх хандлага аяг байгаад байдаг. Тэгэнгүүт нөгөө төмсгийн гаднаас нь зүсэж хагаад эр бэлгээс ялгаруулаад тэр эдийн аваад хадгалчихдаг байхгүй. Тэр хүүхдүүд дээр. Хүүхдүүд дээр насан турш байна. Тэгээд тэрийг дараа нөгөө гэр бүлтэй болоод өөр хүүхдтэй болоо гэсэн үе тэрийг нь эргэж одоо ашигладаг. Энэ болохоор бас төмсгний эдийн банк байхгүй юу? Дахиад сая нөгөө одоо яа тийм шулуун гисний хавдартай одоо нэг ганц бие залуу явж ийл да. Тэгтэл тэр залуу шулуун гисний хавдартай байж болно. Эсвэл одоо хим эмчилгээ хийх шаардлагатай болдог. Эсвэл туяа эмчилгээ хийх шаардлагатай болдог. Бүтэн нэг хим эмчилгээ явуулаа төмсгөнд эр бэлгээс огт үсгээ болждөг байхгүй юу? Эсвэл нэг туяа шулуун гисний гэдэг чинь бас л яг тэр нөгөө багаарцгийн хөндийн орчим туяагаараа шарна. Тэгээд эхлэхээр төмсгөнд байгаа эр бэлгээсүүд үсгээ болждөг. Тэгэхээр ийм хавдартай хүмүүстээр хавдраа даван туулах зорилгоор хийгдээд эмчилгээний дараа дахиад нөхөрчгүй асуудал нь эргээд үргүүдлийн асуудал яригдаад ороод ирдэг. Тэгэнгүүт хавдрын эмчилгээнээс нь өмнө төмсгийг аваад хадгалцдаг. Үрэн шингэн аваад хадгалцдаг. Тэгээд тэр хүн эмчилгээгээ хийлэгдэг. Хийлгэсний дараа дахиад тэр хүн гэр бүлтэй болох юм бол тэр хадгалсан эсээрээ өөрийнхөө нөхөрчгүйг эргээгээ зохицуулж болдог. Эмэгтэй хүн дээр ч адилхан. Үнд өвчний хавдартай болж болно. Эсвэл одоо хим хөхний хавдартай болж болно. Хим эмчилгээ хийлгэж болно. Тэгээд эхлэхээр нөгөө үнд өвчнөд байгаа үндгээс нь хадгалцдаг байхгүй юу? Тэгэхээр эсэм банк бол ер нь айгүй олон төрлөөр байдаг. Энэ банк бол айгүй олон чиглэлээр ажилладаг. Чиглэл болгоноос хамаарат яг ямар зорилгоор ямар юугаар хадгалж байгаа гэдгээс хамаарат үн өртгийн хувьд бол харилцаа адилгүй байдаг. Хамгийн ихний ярьсан хоёулын тэр хүүн зөвхөн цус тэр цуснаас үүдэлсийн ялгаж аваад хадгалах юм бол одоо зах зээлийн өртгөн нь бол дунджаар $3-4,000 байдаг дэлхийн нийтэд. За манай Монгол улсад бол бидний хувьд бол одоо нэг 5 орчим сая төгрөгөөр хадгалж байгаа. Гэтэл тэр хүн эд байгаа. Тэр эдийг нь аваад тэндээсээ үүдэлсээ ялгаад тэрийг өлтөж хадгалж байгаа. Энэ нь болохоор бас л адил нэг 4-5,000 орчим доллар байдаг. Бидний хувьд бол нэг 6 сая төгрөгөөр хадгалж байгаа гэдэг ч юм уу те. Өндгийс байгаад байдаг. Гэтэл тэр өндгийсийг өндгийс болгоо өөрөө дараа нь ирээдүйд хүүхэд болж чаддаг. Тэгэхээр нэг хүүхэдтэй болохын тулд дунджаар нэг эмэгтэйгээс нэг 8-10 өндгийс хадгалдаг. Гэтэл тэр хүн 2 хүүхэдтэй болоё гэвэл 20-30 өндгийс хадгалах хэрэгтэй болдог. Гэтэл тэр 20-30 өндгийсийг тэр эмэгтэй нэг мөчлөг дээрээс авах юм уу, 2 мөчлөг дээрээс авах юм уу гэдгээс хамаарат дунд хамгийн багадаа 10-аас 20 сая төгрөгөөр зөвхөн өндгийс хадгалуулдаг ч гэх юм уу. Гэтэл үрэн шингэний хувьд бол тийм өндөр биш. Үрэн шингэний хэрэг зөвхөн үрэн шингэний хадгалуулыг бол нэг одоо Монголд бол 250 орчим мянган төгрөг байдаг.
За. Тэгээ тэрний илүү амархан бохгүй юу? Гэтэл төмсгний эдийг хадгалах юм бол тэр нь ойролцоогоор 2 орчим сая төгрөг гэдэг ч юм уу. Тэгэхээр нөө ямар эс хадгалж байгаа гэдгээс хамаарат банкны үнүүд нь харилцаа айлгүй өөр байгаад байна. Өнөөдрийн дугаарыг та бүхэндээ Garden City Townhouse хүргэж байна. Хотод амьдарч байгаа та бүхэн мэдээж хаяа лагерт амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ лагер болон хотын амьдралыг хослуулсан Townhouse-ыг 6 га талбайд 200 айлын багтаамжтайгаар хийсэн байна. Гол нь дотроо сургууль болон цэцэрлэгтэй учраас хүүхэд зөөх гэж цаг хугацаа гаргахгүй ногоон байгууламж ихтэй учраас хүүхдүүд маань гадаа тоглож явахдаа агаар салхинд өдөржингөө тоглоод орой орж ирдэг яг бидний баг байхад байсан орчныг бий болгосон байна. Хамгийн чухал нь орон сууцнд амьдрах зардлаар Townhouse-д амьдарч өөрийн гэсэн эдэлбэр талбайтай байна гэвэл гоёгооз та бүхэн сонголтоо зүгээрэй. За ямар ч тач дэлхий дээр байгаа үнээс хамаагүй юм том байгаа юм байна. Тэгээ Монголоос явбал хамаагүй. Тий. Юу манай одоо зүгээр ингээд нэгэд удаагүй байгаа. Гэхдээ манайханд байгаа хэрэгцээ шаардлагууд хүмүүс зах зээлийн өөрийнх нь үзүүлж байгаа хариу үйлдэл нь хэрвэн. Одоо л яг хөөр яг энэ эсийг хадгалах нь чухал юм а гэдгийг мэддэг хүмүүс их хандж байгаа. Тий. Тэгэхээр нийт мас юм бол ихэнх нь мэдэхгүй байгаа. Тэгээ мэддэг хүмүүс гэхээр манайд хандж байгаа хүмүүс нэвчлэн надад эмчнэр гэдэг. Өөртөө. Тий. Ягаад гэвэл эмчнэр өөрсдөө энийг ач холбогдлыг мэддэг учраас эмчнэр жирэмсэн болоод төрөх үед манайхыг хадгалдаг гэдгийг сонсцсон. За бид нар хадгалуулъя гэдэг тийм хүсэл өгöd байдаг. Ард иргэдийн хувьд бол нөгөө боловсрал нь арай их юм уншдаг, юм мэддэг, боловсролын түвшин арай өндөр байгаа. Тэгээд нөгөө гадны орнуудаар их нөгөө боловсроод эзэмссэн, сурцсан тийм хүмүүс нь өөрсдөө бас ингэж болдго юм байна гэдгийг бас мэдсэн тийм хүмүүс бас их ханддаг. Нийт массан ихтэй ихэнх нь энэ талаар мэдлэг айгүй хомос байдаг. Одоо яг энэ чиглэлээр ингээ мэдээлэл бэлдээд эхлэхээр ихэнх хүмүүс хүүхдийн цогцолсон хатсан хүү байгаа шүү дээ. Тэрийг хадгалуулъя гэх тэгээд байдаг. Гэтэл тэр бол тухайн үед л цөглөөд хатаад бүр амьд биш болцсон тэр эсийг одоо тэрийг бид нар цааш нь дахиж хадгалах ямар ч шаардлага байхгүй. Эргээд тэрийг ашиглах хүртэл боломжгүй байхгүй юу. Тэгэхээр тэрийг сэргээж хадгалж болох байднаас гэдэг тийм асуулт ер нь бол одоо маш их орж ирдэг. Тэгээд эхлэхээр эндээс зүгээр нөгөө хүмүүсийн яг үндсэн нөгөө нэг эрүүл мэндийн боловсрол яг энэ талын мэдлэг их хомос дутмагшилтай байт юм байна л гэж хараад байна. Тэрийгээ дагаад хандлага нь хүртэл арай өөр байгаад байдаг. Юу одоо энэ манай дээрээс яг одоо үүдлис үүдлисээр үйлчлэгээ үзүүлж байгаа клиникүүд хэр олон болцсон байгаа вэ? За Монгол улсын хувьд бол үүдлисийг ер нь эмч нар яг хэрэглээндээ их хэрэглэхийг их хүсэж байгаа. За. Ягаад гэвэл анаахт аявих тийм эмчлэгдэхгүй, эмчилгээний эцсийн шатнаар яг энэ хэсийг амжилттай хэрэглээд аягүй болон шийдэж чадахгүй байгаа шийдлүүдийг шийдэж байгаа тохиолдол зөндөө байгаа учраас манай эмч нарын хувьд бол ер нь аягүй юм уншдаг, боловсролын хувьд бол бас цаг үеэсээ хоцрохгүй тийм болцсон шүү дээ одоо. Багш томнот хөрөмжийн хувьд гологддог, орчны хувьд гологддог, цалин мөнгөний хувьд гологддог болохоос биш. Яг өөрсдийнхөө гадагшаа явах, юм сурах, яг тухай салбартаа хөгжил нь манай эмчнэрийн хувьд бол харьцангуй аягүй мундаг байдаг. Тэгээ үүдэлсийг ингээм эмчилгээнд хэрэгэлсэн гэдгийг мэдээд байдаг. Энийг одоо зааш хөгжүүлэх ёстой гэдгийг мэддэг хэдий ч яг үүдэлсийнх нь нөгөө үндсэн агсаа бэлддэг биотехнологийн лаборатори яг энэ мэрэгчлэлт Монгол сууч нарцсан сул байгаа гэдэг юм дээр. Гэхдээ суд байсан ч гэсэн одоо шил үзснээ нэгдүгээр эмнэлгийн цусны төв донорын дүүгийнх нь цусаар ахыг нь эмчилсэн нодлон 2023 онд нэг амжилттай хамгийн анхны тохиолдлыг амжилттай хийцэн бас л яг энэ чүмүү шилжүүлэн суулгах эмчилгээг бас л яг оролдоол эхэлж байгаа. Тэгэхээр улсын эмнэлгүүд бас яг энэ чиглэл рүү орж эхэлж байгаа гэсэн үг. Одоо яг орж эхэлж байгаа. Хувийн эмнэлгүүд бол хөвчлэн гоо сайхны зорилгоор орж ирдэг. Тэр гоо сайхны зорилгоор орж ирэхдээ түрүүний ярьсан автолог үүдлэс буюу өөхнөөс нь соруулж үүдлэсийг эмчилгээнд хэрэглээд байгаа. Дараа нь болохоор гаднаас авих үүдэлсэн бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ нь болохоор Япон солонгосоос үүдлээс оруулж ирээд байгаа. Тэр нь болохоор амьд эс биш гэхдээ харамсалтай. Хөлдөөсөн эсүүд байгаад байдаг. Эсвэл тэр үүдлэсийн гаралтай бүтээгдэхүүнүүд буюу эксосомыг оруулж ирээд байдаг. Эсвэл тийм шингэн байдалтай тэр үүдлэсийг тижээсэн тэр тижээлт орчин гэдэг. Тэр тижээлт орчныг оруулж ирээд тэрийг үүдлэсийн бүтээгдэхүүн гэдэг эмчилгээ хийгээд байдаг. Тэрийг ихтэй хөвчлэн дандаа гоо сайхны зорилгоор. Тэгэхээр наа чи нэг
тээвэрлэлт хадгалалт гэдгээсээ хамаарат стандарт нь зөрчигдсөн, дээрээс нь үр нөлөө нь амлалт шигэ байхгүй байх тохиолдлууд их байна шүү дээ. Тий. Яг тэр үед байгаа үүдэлс шиг тийм өндөр чадамжтай биш. Гэхдээ л тодорхой хэмжээгээр нөхөн төлөвлөх чадамж нь байдаг гэхдээ сул. Тэгээ тийм имийг одоо яг тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг хвчлэн дандаа одоо манайхаа айгүй хэрэгэлдэг. Мөнгөтэй хүмүүс нь бол Япон руу дандаа гадагш авч хэлдэг. Миний сонссноор л сайн нэг эмхтэй аварт ороод тэгээд энэ тархины усны гэмтэлтэй болцсон гэдэг. Тэгэнгүүтээ Японд 4 удаагийн үүдэлсийг нийтдээ бараг 70-80 сая төгрөгөөр явж хийлгсэн. Гэтэл одоо энэ том бизнес хийдэг мөнгөтэй хүмүүс тэгээд ер нь энэ улс төрийн ихвчлэн гэж ярьдаг. Эдгээрүүд болохоор Японд очдог саяын баар шиг очоод тэдэн саяас гэдэг ингээд худалдаж авч хийлгээд байдаг. Өөрсдөө залуучхын тулд чимээгүй энэ чиглэл амар хөгжсөн. Тэгэхээр манай дээр бол яг саяын зорилгоор хэрэгжилж байгаа юмнууд нь аягүй их. Яг нэгдүгээр төвлөрийн цусны тасаг шиг өвчний үед хэрэгжилж байгаа хэднээс нь бол харьцангуйс бол бага байгаа. Нийт хэрэгцээнд орох нь. Тэгээ дээрэс нь бас нэг стандарт байгаа. Би л зүгээр танахыг тухай уншиж явах GMP гэдэг нэг стандарт хэрэгцсэн. Тэр нь бол одоо танаа дээр байгаа юу те энэ лаборатори банкны тухайд тавигддаг стандартыг хангацсан байна гэсэн үг. Эсийн лабораторийн хувьд тэр нөө хангасан стандарт шаардлага олон улсын. Тэгээ ISO 7 стандартын GMP хангасан тийм лаборатори дээр яг clinical grade буюу хүнд хэрэглэж болох үс тийм эсүүдийг гаргадаг тийм лаборатори байна. Multifunctional юм байна. Айгу олон талт үйлчлэгээтэй зүгээр банк гэдэг тэгэхээр зүгээр хадгалах тухай л яриад байгаа бол энэ процедур дотор маш олон юм хэрэгтлээ шүү дээ сая. Тэгээд бас яг өнөөдрийн сэдвийн нөгөө гол та бүхэнд бас сэрэмжлүүлэхийг хүссэн зүйл нь яг уу би түрүүн яриан дундаа эхлэхдээ хэлсэн те технологи төр AI гэж нэг том шуурга бүхэл зүйл AI те хэмэл оюухан бол айгүй олон асуудлыг шийднэ. Маш олон одоо өөрчлөлтүүдийг авчирна гэж яригдж байгаа. Нөгөө талд эрүүл мэнд дээр бол үүдлээс яг тэрнтэй ижлэхэн яг эрүүл мэндийн салбар дотор хувьсэл хийх гээд байгаа юм шиг юм хайп үүсэж байгаа те. Том юм давалгаа. Тэгээ нөгөө энэ давалгааг ашиглаад би зөндөл одоо сошиал медиа дээр үүдлээс үүдлэстийг нь авчирсан тэгсэн ингэсэн гэдээ яриад байгаа. Тэгэхээр нөгөө энэ ойлголтыг авчаад хүн за энэ бол мундаг юм байна, намайг түлжүүлэх юм байна, сэргээх юм байна, имжлэх юм байна гэд. Тэгээ хэрэгэлсэн чинь үр нөлөө нь нөгөө хүсчихсэн шиг байхгүй учраас энэ салбарыг тэр чигээр нь одоо за энэ бол худлаа юм байна. Үйлчлэлт юм байна. Энэ бол нөгөө ярьсан шигэ биш юм байна гэд дүгнчихгүй. Тэгээ нөгөө манайхан дунд хамгийн хүчтэй явдаг одоо мэдээлэл бол амаас ам дамжсан яриад байдаг. Түүнээс биш нөгөө хэвлэлийн мэдэн дээр байгаа, сайтн дээр байгаа судалгаа эсвэл одоо шинжлэх ухааны ололт амжилтууд гэхээс илүү бие биенийхээ амаас ам дамжиж хэлсэн үгнүүд айгүй хүчтэй болчдөг. Тэгээ нэг 5 үнээс ижлэхэн зүйл сонсчих юм бол олонний үг ортой гэд тэ. Тэгэхээр нөгөө энэ бас манай подкастн дээр ч гэсэн бидний хэлэх гээд байгаа хүний туулсан туршлага ололт амжилт шинжлэх ухааны зүйлсийг яриад тэгээ найдвартай их сурвалжаас сонсоод дээрэс нь аргачлал болон тань дээр яг болно гэсэн үг бол биш. Эн чинь хүн өөрөө цаанаасаа харилцаа адилгүй бүтцсэн учраас та өөр тохирсон аргачлал олох тухайд гэдэг. Тэгэхээр бас би энэ нэг талаасаа сэрэмжлүүлэх болов. Тэгээ одоо нөгөө манайхан ч бас айгу олон талын мэдээлэл ингээд харьцуулж үзэх боломжтой болж байгаа энэ үед. Тэгээд энэ дээр бас айгу хүмүүс их анхааралтай хандахгүй бол бас айгу сөрөг айгу олон талуудыг гаргаж ирдэг. Мэдээж энэ маань эффект айгу сайн байгаад байдаг. Тийм ч учраас хүмүүс айгу хэрэглээд байгаа. Тэгээд тэрэндээ айгу мөнгө зарцуулцдаг. Тэгээд зах зээл дээр хэрэглэж байгаа мөнгөний хэрэглэлт нь айгу том мөнгөнд сонсогдоод эхлэхээр энийг үүдэлс юма гэдэг нэрийдлийн дор. Айгу олон үр дүнгүй тэр яаж үйлчилж байгааг мэдэхгүй шүү дээ. За тариулцсан. За одоо би сайхан болж байгаа яваад идэг. Сайхан болж байгаа ч юм уугүй ч юм уу яг нүдэнд харагддаг шиг. Одоо нэг маружин авч идэл нэг хазаал хоёр хазаал дуусчихна гэдгийг ингээ хараад мэдж байгаатай адилхан яг эсийн эмчилгээний үр дүн хэлэхэд аяг хэцүү байхгүй. Субъектив. Тэгтэл яг тэрийг нь ашиглангуудаа ургамлын гаралтай үүдэлс хийж байна. Зэрлэг юм. Айгу олон юмны одоо тийм үүдэлс хийж байна. Баг нэгэлсэн тэр гэж. Айгу олон тийм бүтээгдэхүүнүүд аяг орж ирдэг. Тэгээ үүдэлстэйгоо сайхны бүтээгдэхүүн л гэж байна. Тэгээд эсвэл бол амьд байх хэвээр
тэр тосон дотор тэрээс амт байгаад ахгүй юу. Тэгэл нөгөө маркетингийг хүмүүс айгүй их одоо хүмүүсийн мэдлэггүй байдлыг ашиглаж айгүй их буруу маркетингээр одоо бас өөрийнхөө бизнесийг явуулах гэсэн тиймэрхүү хандлага бас нэлээдгүй байгаад байдаг. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол яг энэ дээрээ бас өөртөө айгүй тийм цензуртэй хандаж бас энийг айгүй сайн тэгж бодох хэрэгтэй. Харвардын сэтгэл зүйн ухааны доктор Стивен Пинкер гэдэг багш байдаг. Тэр багшийн хэлж байгаагаар бол хүний амьдралын туйлын зорилго нэг 3 зүйл дээр л тунаад байгаа юм байна л да. Тэгээд тэр 3 зүйлийн юу вэ гэхээр за хүн бол эрүүл байхыг хүсэж байгаа юм байна. Туйлын зорилго тунж үлдсэн зүйлсийн 3 шүү дээ. Эрүүл мэнд, тэгээ мэдлэг. Гэхдээ мэдлэг гэдгээ яг зүгээр юм wise байхыг гэж байгаа. Тэр wise гэдэг нь мэддэг дээрээс нь одоо ухаалаг гэсэн үг шүү дээ. Тэр нь зөвхөн хүн ухаантай шийдвэр гаргах гэхээс илүү олон зүйлийг мэдээд үнэлт өгнөлт өгч чаддаг. Тэгээ хэрхэх вэ гэдгээ сэтгэл хөдлөлөөр биш яг онл практик бусад юмсыг хослуулад logically хийдэг те. Нөгөөх нь мөнгөтэй байхыг гэж. Тэгээ мөнгө гэдгээ бол яг money гэдгээр нь шүү дээ. Бас яг хөрөнгөтэй холбоотойгоор л те. Эцсийн дүндээ хүсүүсээгөө одоо яг таны ярьсан сэдв болвол шинжлэх ухааны өнөөдрийн олд амжилтыг өөрийн бие дээр хэрэглэе гэвэл мөнгөгүй байвал боломжгүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр хүн чинь эрүүл байгаа дээрээс нь мэдлэгтэй байх юм бол хүсүүсээгөө зах зээл дээр өрсөлдөх чадвартай байна буюу танд төдий чиний орлогын их усүр бий болно л гэсэн үг. Тэгээ орлоготой байгаа бол саяны хэрэгцээг хангаж чадна гэсэн үг тий. Тэгэхээр нэг юм бусад хүмүүс жаргал юу гэдэг юм субъектив юмнуудыг айгүй олон ярьсан байдаг бол одоо яг амьдрал дээр байгаа нийт 8 тэрбум хүмүүсээс 9% нь бол нэн ядуудаа байгаа. Тэр нийт 8-аас. Тэгээ бусд нь бол яг ядуурлаас гараад дундаж давхрах бусад гэж явж байгаа те. Маш цөөхнөн тэр амар өндөр хөрөнгөтэй байгаа. Тэгээ яг одоо нөгөө хүсэж байгаа 3 зүйлийнх нь нэг бол эрүүл мэнд. Мэдлэгтэй байхыг бол бид нэр шууд энэгээр өгч чадахгүй байх. Гэхдээ сэтэлжүүлээд энэ тухай судлуул ийм үнцэг байх шүү гэдгийг бол өгч чаддаг байх. Тэгээ би ямар тач тантай ярилцахад үргэлж гоё байдаг. Нөгөө логиктой дээрэс нь батлагдсан тоо ярьдаг учраас тэгээд дээрэс нь нөгөө практик дээр та бол маш олон хүмүүст амьдрал биелүүлсэн, аз жаргал биелүүлсэн, гэр бүл өсөж тойрнох боожхыг одоо шийдэж өгсөн буянтай хүмүүсийн нэг. Тэгээд энэ дээр чинь би бас үзэгчтэйхэн хүмүүс талархаж явдаг шүү гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд шинэ аялал эхлүүлсэн байгаа энд нь бас амжилт хүсье. За стайх баярлалаа. Тэгээд бас манай нэгэн тал одоо Монгол улстай эмч болсон мэргэжлийг эзэмснэх ямар ч нэг үр шилжүүлэн салбар гэдэг юмыг өргөдлийн эмчилгээнд нэвтрүүлээд оруулаад ирсэн. Одоо яг энэ чиглэлээр Монгол улсад төрийн болоод хувийн 5 байгууллага ерөнхийдөө үйл ажиллагаа үзүүлж байгаа. Тэгээд жилдээ ер нь өнөөдөр би тэр нөгөө эдис эрхтэн шилжүүлэн суулгах нөгөө хуулийн хилцүүлэг өндөр болсон юм. Тэгээд тэрэн дээр мэдээлэл бэлдээд тэр хаан сууж байгаа тоо баримт байж асууж хагаад Монгол улсад нэг 3000 орчим гэр бүл жилд яг энэ төрлийн тусламж үйлчилгээ авдаг. Тэгээд нэг 1000 орчим хүүхэд ер нь бол жилдээ төрөөд идэг. Тийм статистик ерөнхийдөө харагдчихлээ 5 байгууллага нийлээд. Тэгээд тэгтлийн 5 байгууллага энэ технологи орж ирээгүй байсан бол өнөөдөр энэ хүүхдүүд жилдээ ингэж Монгол улсад төрөхгүй байх. Тийм бүгд дандаа гадагшаа явдаг. Мөний гадагшаа гарсан чиглэлийг бас аягүй зогсоосон. Тэгэхээр бас л энэ технологи ерөн шинжлэх ухааны шинэ технологиуд орж ирэх нь өөрөө эрүүл мэндийн төдийгүй бас эдийн засгийн аягүй том тийм ач холбогдлыг тухайн улс оронд авчираад байдаг том утгаараа. Тэгээд энийг бас хөгжүүлэх гээл одоо энэ манай эмнэлэг дээр бас гансх доктор гэдэг шөнийн доктор байгаа. Бас ч нэг урьж ярилцлаганд орцвол бас их гоё юм ярина. Тэгээд тэр Тайванд Academia Sinica гэх тэнд Азтай номер 1-т ордог гэхтэн байгаа. Тэнд 10 жил сурсан залуу байгаа. Яг энэсэн эмчилгээ дархлаад тэгээд дархлаа хавдрын өвчнөгийг яг энэ дархлаагаар эсээр эмчлэх энэ чиглэлээр аягүй өргөн мэдлэгтэй залуу байгаа. Тэгээд тэр залуутай хамтраад тэгээд энэ ариун бол тэгээд бас манай эмч байгаа. Тэгээд энэтэй хамтраад бид шинэ бас нэг энэсэн эмчилгээ ягаад гэвэл энэ яалтчгүй эхлүүлэх ёстой салбарын нэг. Тэгээд энэ банк яалтчгүй байх ёстой манай салбарт. Бидний хувьд бол бүх салбар руу орч чадахгүй.
гэмтэл рүү орж чадахгүй, мэдрэл рүү орж чадахгүй. Гэтэл одоо чихрийн шижин нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин ингээд одоо энэ манай дээр их яригадаад байгаа. Гэтэл сая нэг үүдэлсээр хятадууд одоо бид нар нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин эмчилжлэгээ зарлцсан. Аль биесөө гэдэг ч юм уу те. Мэдрэлийн өвчнүүд байна, гэмтэл одоо гоо сайхны салбарууд байна. Бүх салбар дээр үүдэлсэн эмчилгээ бол ордог. Гэтэл тэр болгонд бид нар орж чадахгүй. Бидний үндсэн зорилго нь бол эмч нартай энийгээ таниулна. Тэгээд бэлэн яг баталгаатайсэн бид нар маа гэдэг. Та нар эмчилгээнд хэрэглээ. Тэр болтол нь бид нар банклаа хадгалж байна. Эсийг гаргана. Тим зорилготойгоор бид гурав энэ селф клиник гэдэг эмнэлгэнийг явж байгаа. Тэгээд подкастнда урьж оролцоож бас энэ чиглэлийн мэдлэгийг бас сонирхсан хүмүүст нь бас өгөхийг зорьсонд баярлалаа гэж хэлсэн. Маш их баярлалаа Отгомжид. За манайхаа өнөөдрийн мэдээлэл та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Дээрээс нь энэ мэдлэгээ дан ганцаараа өөртөө битгий үлдээгээрэй. Бусдтайгаа хуваалцаарай, энэ сэдвээр ярилцаарай, бодлоо илэрхийлээрэй. Тэгээд би та бүхэнд хүсдэг жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр та. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цааш та хүрэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доор байгаа шүү. Баяртай.